За манайхаа ийшээ нэг чон гүйцэн. Тэгэхээр араас нь би гүүхүү 17 чамтай бол тарчлаа юм байна. Оо 17 17 яг ингээд хаалт ингээд бүр чон энд суугаад цуураа сайн уу гэдэг өөр. Одоо ямар ажил хийх вэ? Одоо ямартай ч хэдүүлээ мордё. Амттаа таарах магадлал нэлээ өндөр гэж үзэж байгаа. Одоо би шар хоолойгоо одоо ингээд энэ явах тэл хэцүү шүү. Зүгээр байгаль хамгаалагч юм чи одоо юу зам амаас л айхгүй шүү дээ. Одоо чи ингэж юу байсан юм? Нэг өдрийн явдлаа даах уу? Чи одоо тэгээд ан амттан чон дайруул яах вэ? Аратан амттан дайруул яах вэ? Сонгоод байхгүй. Шууд хойлол зогтсон шүү дээ. Энэ ч бол буугнууд юм бууггүй шүү дээ. Одоо чиг буугны мөр чинь. За манайхаа бугын мөр санаа тоороо. Дүүсээ сая явсан бугын мөр. Бид хоёр 3 үргээгээд байгаа бох те. Бийлэл авахад байх юм бол юм сонис одоо маш олон зүйл үзэх юм байна. Бугын бас чоны мөртөө таарсан, гор хөрөөсний баастай таарсан, мөртөө таарсан. Өнөөдөр би байгаль хамгаалагч нэг өдрөөр 24 цаг амьдрах болно. Хожирт сумаас ийшээ Баталцын сум руу смал тавигдсан юм шүү дээ. Хамгийн сайхан сум. Өөрөнгө хамгийн сайхан сум чинь Баталцыг гэдэг шүү дээ. За маань ингэ ярьж байгаараа тэр. Эр үний жаргал эзгүй эр гэдэг нь одоо энэ шүү дээ манайхаа. Одоо эндээс бидний аялал эхлэх гээл байна. Тэгэхээр би энд та хэд нэг гоё тайлбар хийнэ. За та хэд энэ артлаас машин харж гараа заяа. Би тэр орон чи ингээд гоё та хэд тайлбар хийгээтэй. За одоо миний артлт харагдж байгаа энэ сум бол Өвөрангай аймгийн Хожирт сум. Би өмнө нь бол Хожирт сум зөндөө олон ирж ирсэн. Тэгээ сүүлийн нэг 3-4 жил ирээгүй. Тэгсэн чинь бас үнэхээр өмнөх жилүүдээс илүү сайн хөгжсөн байна. Одоо ийшээ явдаг сум болохоор Өвөрангай аймгийн Баталцын сум руу явдаг зам байхгүй юу? Өмнө нь болохоор энэ зам шорон зам байсан. Явхад жоохон нэлээд хүндрэлтэй, хад чулуу ихтэй машин бас нэлээд удаа явдаг. Гэсэн чинь смал зам тавигчиж. Одоо Хожирт сумаас ийшээ Баталцын сум руу бараг 20-30 минут явбал орчих юм байна. Тэгэхээр хэдүүл одоо энэ замаар ийшээ явна гэсэн үг. Тэгээд ийшээгээ ингээ Хожирт сум мэдээж харагдж байна. Манайхаа эндээс машин ирж шүү. Та яд харсан уу? Надад хэлэхгүй бол одоо ингээд машин аваад мөрөх нь шүү дээ. За манайхаа яг одоо байгаль хамгаалагч руу залгаж байна. Бид хэд Хожирт сумаасаа гараад одоо нэг 16-7 орчим километр явж байна. Тэгээд энэгээр одоо баруун эргээс салчих юм байна шүү дээ, тий? Хоошоогоо. Тэгэн. За тэгээд энэ замаа тод замаа дагаа яваад ах уу? Тэгэхээр чи надад ч мөсөн дээгүүр гарна. За. Мөсөн дээгүүр гараад маашаа манайх нэг 17 байна уу тийм юм. Мөс цөмрөөд орчихгүй юу, гайгүй юу? Орохгүй мөрнүүд байгаа бах. За энэ орхон гол хэр мөсөн үлдсэн байгаа вэ, гайгүй юу? Оо гайгүй бид байгаад гараад байна. За. Хангай амтай харчвал тий. Хангай амтай хармаар байна уу? Хангай бууг нэг чон харчмаар байх юм манайхаа. Чон вэ юу ер нь хангай амтай харах зорилготой л яваад байгаа шүү дээ бас. Тэр өнөөдөр хэдүүлээ бас байгаль хамгаалагчтай бас бүтэн өдөр амьдрах байгаа. Тэгээд тэрнийхээ хажуугаар бас нэг гоё хангай амтай харъя. Багс байгаль их дэлхийнхаа бас гоё эзэдүүдийг бас харъя. Бас биднийг досч аавна гэдэгт бас итгэлтэй байна. Түүхий гэдэг нэ ийшээгээ. Ирэл аймаг мөрөгчүүл яах вэ? За манайхаа ийшээ нэг чон гүйцэн. Тэгэхээр араас нь би гүүхүү эсвэл сардлыг хонос гөлгөлгөө. За сая Өвөрангай аймгийн Хожирт сумаасаа яваад одоо энэ Баталцын явах замд гэсэн үг. Эндээсээ шавар төрөний гүүрнээс дүнг салангуутай энэ Орхон голын мөсөн дээр ирсэн зогсож байна. Тэгээ та түрүү мэдж байгаа бол Орхон гол Монгол орны хамгийн одоо урт гол гэж явдаг. Зүг биз дээ. Монгол орны хамгийн урт гол гэж Орхон гол явдаг. Тэгээд би 100 бол энэ зөндөө ирж исэн. 100 бороо их орцсон үед бол бүр аимшигтай үерэлдэг гол бас машин тэрэг юу гарахааргүй. Тэгэхээр яг өвөл ингээ мөсөн дээр болсон ч бас амар гоё шүү дээ. Нараа. Тэгээ одоо байгаль хамгаалагчийнхаа гэрлүү явж байгаа. Тэгээд одоо ямар тач тэр амраал өгсөн. Одоо харагч байна манайхаа. Тэр уул ууз, тэр уулын наагур нэг дахиад нэг намхан уул уугаас тэрний хажуугаар ингэж өгсөөд тэнгүү дахиад нэг уул уугаас яг тэрний цаатлаар дахиж давангуудаа тэнд нэг дахиад нэг уул уугаа тэрийг давангуудаа манай байгаль хамгаалагч байгаа гэсэн. Тэгээд ямар тач бит хоёр яг хаана гэдэг нь л одоогоор бол сайн ойлгож бол амжаагүй юм. Тэгээд ямар тач
замдаа нэг хэдэн айлаар асуугаад тэгээд байгаль хамгаалагчийнхаа гэрээг бол асуудал олчихно гэж ер нь найдаж байна. Тэгэхээр одоо туутахгүй бүгдээрээ хамтдаа байгаль хамгаалагчтайгаа уулзч гоё хамт амьдрнаа. Let's go. За байгаль хамгаалагчийнхаа гэрээг олсон шүү манайхаа. Тэндээс манайх далж байна. Яа, за манайхч. За мордуудтай ингээд. За манайхаа байгаль хамгаалагч дээр ирлээ ингээд. Уулзцгаая. За сайн сууж байна баг. Сайн байна. За олж ирлээ шүү таныг. Гайгүй гот. Гайгүй байна уу? Урахгүй юу? Йоо. Ёо. За сайн сууж байна баг. Сайн ивч байна. Хүмүр уяг. За. Тантай хамт амьдрахаар л ирж байна да ингээд. За. Цагаагаар янз юм биш үү? Сайхан байна. Өнөөдөр ойрын хэд өдөр жоохон юутай байжсэн. За арцгаа хөвгч. За. Ойрын хэд өдөр жоохон хүүтэн байлаа. Таны энэ орчин эргэн тойрны энэ байгаль янз юм байна. Сая замдаа зээр харлаах. Зээр. Харин тий. Зээрийн сүрэг байна. Хэдэн зээрийн сүрэг нэг 90 хэдэн тавтай 93 тавтай юм байна уу? Тийм. Яг энэ доор нэг сүргээр хөвтчихэ. Сүргээр. Тэгэхээр би нөгөө чулуу нөгөө нэг яатсан ингээд мөшөө юм болоо гэж бодсон чи. Яг зээрийн сүрэг шүү дээ. За одоо ахынд орцгоё. За өглөө 7-8 цагаас гарч явснаар ямартаач аюулгүй сайхан үрдэрлээ шүү. За манайхаа тэгэхээр төмөр үеиг ахында ирсэн. Тэгээд өнөөдөр би энд яах гэж ирсэн байгаа гэдгээ бас таад хэлье гэж бодлоо. Гэтэ ах намайг зөвшөөрөх үгүйг бол байсан мэдэхгүй байна. Одоо асууж үзье заа. Тэгээд миний хувьд бас байгаль их дэлхийтэйгээ маш ойр хүн гэж боддог. Тэгээд тэр цаа Монголынхаа байгаль их дэлхийг ингээд маш их ингээд зүгээр өстэй. Тэгээд миний хувьд ингээд Монголын ингээд байгаль их дэлхий ингээд энэ байгалаас маш их гоё энергийг авдаг. Тэгээд хаач явсан ингээд өргөжтэй айдлаар явж байхдаа ингээд аль болох байгальтайгаа ойр байж байгаль их дэлхийгээ хайрлаж тэр үдсэн харсан зүйлээ ингээд бусдаа баалцахыг хүсдэг. Үүрэнгээ аймгийн Баталцын суманд ингээд хойно Төвхөн эдийн хажууд Төмөр үеиг ахында ирээд одоо Төмөр үеиг ахын одоо амьдралын маягаар амьдарч үзэх хүсэлтэй байгаагаа ахад хэлээд ингээд энд сууж байна. Би ингээд тантай нэг өдөр ингээд яг таны амьдралын маягаар амьдрах хүсэлтэй байгаа байхгүй юу? Тэгээ та намайг хүлээж авах уу, яах уу, тэгээд ер нь хэр хэцүү ажил вэ? Та нэг хариу хэлнэ үү? Яг одоо хариу хэлнэ үү? За одоо байгаль хамгаалагч гэдэг чинь тэг бас л шаггүй шүү дээ. Бас хэцүү тий? Хэцүү. Одоо тэгэл нэг өдрийн явдлаа даах уу? Харин тэрийг бодоод ер нь чадна гэж бодоод энэ ирсэн сууж байгаа бол тань дээр. Их болсон сайхан байгалаа хамгаалъя. Ахтайгаа хамтраад нэг өдөр явж үзье, ажиллаж үзье гэж байна. Тэгээд миний би Өврөнгөө аймгийн Хужилт сумын Харьяат Цэргүүшийн Төмөр үеиг гэж хүн байна. Би мал зүүч сүүлд нь экологч мэргэжилтэй 1993 оноос 96 оны хооронд 3 жил сумын байгаль хамгаалагч хийсэн. За 97 оноос улсын тусгай хамгаалалтаа газар одоо ингээд ерөнхий дүнгийн 33 дахь жилдээ 33 жил байгаль хамгаалагч хийж байна. Тэгээд Хангаан нурууны байгалийн төсөлт газар 10 жил, Орхны хөндийн байгалийн төсөлт газар одоо 20 дахь жилдээ. Ингээд одоо нэг өнгөрүүлсэн одоо энэ өнгөрүүлж байгаа амьдралынхаа нэг 60 орчим хувийг ямарч ирсэн. Байгаль их дэлхийтэй холбоотой ажил хэрэглээд. Ингээд явж байна. Тэгээд манай тавтамар л зөвшөөрж байгаа мó тэ наваг. За баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ юу хийх вүлээ? Одоо эхний ээлжинд одоо өглөөд өхөн тэнгэр бүлтгэрэн ингээд сайхан нар гарах шинжтэй байна. Тэгээд одоо хамгийн эхлэн одоо би сая нэг орчин зүй ажилтаа өглөө тэнгэрээ хараад байгаль хамгаалагчийн
одоо босоод хийдэг ажил чинь өнөөдөр тэнгэр цэлмэг байна уу, бүрхэг байна уу, золигтмол үлтэй байна уу, тэгээд салхи ямар байна, цастай байна уу, бороотой байна уу, бүх юм дэмжигддэг. Энийг хийж гэлээ. Одоо ингээд хоёулаа гарна. Гарна өнөөдөр явуултын судалгаа хийнэ. Явуултын судалгаа. За ан амтны одоо мөр баас юу байна? За тэгээд ан амтны тархац хаагур байна. Тэгээд гадаа морд үйдсэн байгаа. За байгаль хамгаалагч болох гэж байгаа хүн ч одоо ахыхаа нэг энийг өмсч энэ. За баярлаа. Би болохоор энэ зузаан өрмөө өмсчихнэ. Та над залуу юм шүү. Би шалгалт энэ чинь шалгалт шүү дээ. Шалгалт. Чи одоо тэгээд ан амтэн чон дайруул яах вэ? Хараатан амтэн дайруул яах вэ? Цогтон сонгоод байхгүй. Шууд хойлоо цогтсон шүү дээ. Одоо чон ингээл за нэг 2 3 чон ирээл надад дайрах юм бол одоо цогтаас өөр сонголт байхгүй үстэй. Яг өөдөөс нь хар зогсоод идэвхэх үү эсвэл цогтаад амжилттай одоо чоноос одоо ингээ холдох уу гэдэг л сонголт надад орж ирж байна. Та намайг хамгаална гэж бодоод би одоо явах гэж байна шүү дээ. За болчих байхаа ямар ч байсан болчих байх. За тэгээд мартах уу? Марти одоо шууд мордоо унаад сайхан өнөөдрийн ажилдаа гарцгаая. За Let's go. Энэ болохоор би нэг жоохон шүлэг хой битгахгүй. Тэгээ энэ дандаа байгаль орчны чиглэлий. Та одоо шинэ ингээл байгаль хамгаалахаар ийш ингээ ийш тийш явахдаа байгалийн дэвтэр авч явдаг гэсэн үг үү? Авч. Өөртөлж шүү дээ. Тэгэл уулын орой дээр онгод ороо шууд шүлгээ явчихнээс дээ. Байгалаа харж байгаа сайхан. Ах тэгэхээр дээшээ гарч байгаа бит хоёр төвхөн эдийн талаар эсвэл энэ байгалийн талаар гоо шүлэг үүсч өгөөш заяа. За болно. За. Чи одоо бид хэд мортойгоо одоо дээшээ явах гэж байна. Тэгээ дээшээ яваад бас гой юмнууд үзүүлнэ таад. Тий. Өргөжлөлөө үзээд байгаа манайхаа. Өнөөдөр би байгаль хамгаалагчийн нэг өдрөөр 24 цаг амьдрах болно. Тэгэхээр манай ард Бүрэн аймгийн Баталцын сумын ВАЗ клубийнхан маань ирсэн байна. Таад харж байгаа. Ахаас камер авч. За ахтэр ингээд явсаа. За байгалаа хамгаалнаа тий хаа. Бид имэйл гайв тий. Бид бас танд бэлэгтэй ирсэн. За бэлэгтэй ирсэн. Тий, бэлэгтэй ирсэн. Нөгөө одоо энэ Дөхөн хайрхан чинь байгалийн өөрмөц зогсолборт газар бас тусгай хамгаалалттай газар тэгээд модонд байгаа одоо ан амтд одоо нөгөө одоо өвс тавьж өгөх зорилгоор бид нэг 10 боодлоо өвстэй ирсэн. За баярлалаа. Тэгээд хаана яаж 200 кг өвс. Тий, хаана яаж тавьж өгөх үү? Хаана буг байдаг, тийм амтд байдаг. Зэрлэг ан амтд байдаг газар заагаад бид өвс төжөөлөө тавиад өгөө гэх. Энэ биотехник арга хэмжээ байнга явагддаг. Энд ужир доод клуб чинь бас дулаан хайрхан тэгээд ингээд улсын тусгай хамгаалалттай газрууд нэлийн өвс төжөөл тавиад яваад байгаа. Дүүнэрийг ингэж ирсэн төс. Баярлж байна. Нэг байгаль хамгаалагчийн нэг өдөр ямарч ирсэн ингээ хийж гэнэ гэж их сайхан байна. Тэгээ манайх одоо эндээс чинь та нар өстөр учраас 2 км яваад зогсоол дээр машинуудаа сайхан тавьчаад тэгээ сайхан Дөхөн хайрхан одоо 3 км алхаар гардаг. За хэдүүлээ өвсөө дэшээ зөөцгөө. За тэгээ. За манай өвс энд байна. Аха ямар амтд гэлээ? Буг. Одоо халуун буг боргороос 2 хамгийн гол энэ. За энд дэшээ өвс. Одоо нэр ингээд энэ яг битэрийн за өвсөө болгоно. Ямар хийх янз хийх шүү дээ. За манайд ингээд өвсүүдээ одоо энд тавьж байна. Сайхан амттай болно. яг энэ хараад болохоор ерөнхийдөө яг боргороос хадын нэг байлсан. Ясаг нах аль зам. Одоо энэ хоолоо энэ дээрээс ингэж уруулаад тэгээд энд л хийх юм. Одоо энэ өөрөөс энэ боргороос нэг мөр байна.
Надад нэг сонирхолтой юм байгаа юм нь юу вэ гэхээр одоо байгаль хамгаалагч яг 24 цагийн хугацаанд яг юу хийдэг вэ гэдэг аягүй сонирхолтой. Байгаль хамгаалагч бол одоо тэгээ ер нь Тийм ээ. нөө малчин хүн мянган мэрэгжлийн эзэн гэчээр байгаль хамгаалагч одоо хичнээн мэрэгжлийн мэдгүй. Ан амтан ажиллаа. Одоо амтан судлаач юм шиг. Газар судлаач. За тэг газар зохион байгуулагч юм шиг. За тэгэл цаг агаар цаг уурч юм шиг байна. Тий. За тэгээд хүмүүс одоо тайлбарлаад ингээд ярьж өгч ингээд яхаар багш болчиход байгаа юм. Тэгээ хууль дөрвөн сахиулах гээд ингээд торгуул шийтгэр одоо тийм яаж байгаа гэхээр ч одоо тэгээд одоо хуульч болчиход байгаа. Тий. Яа иймэрхүү төлөв байдалтай л ажиллаж байна. Одоо та 33 жилийн хугацаанд одоо байгаль хамгаалагчаар ажиллаж штэ. Энэ хугацаанд ч бас ингээд аюултай зүйлс бол зөндөө тохиолдсон байгаа ах гэж бодож байна. Тий. Айсан, тий, сандарсан бүр аминд тулсан ч юм уу тий. Хамгийн хэцүү мөч ямар мөч байсан бэ энэ хугацаанд ажиллаж байгаа. Одоо жишээ нь араатай амьттай одоо ингээ халц нүүр тоолж ирсэн ч юм уу. За яг хоо амьтны хувьд л одоо би нэг яг энэ хайрхант ингээд яаж яхад яг бид нар л нэг дайраад яагаагүй ч гэсэн би таарч байхдаа 17 чамтай бол таарчлээсэн юм байна. Хүү 17 чамтай. 17 яг ингээд халц ингээд бүр чон энд суугаад ингээд цуураад сайн уу гэдэг үргэлж. Тэгээд таарч яхад бол нэг бас нэг жиирхэж эвгүй оргин штэ. Эвгүй штэ дотор арих гэдэг. Тий. Тэгээд нэг сайхан эднэр бол тэгээд нэг 3-4 заргаланд тоглолцсон бугуун сүрхтэй одоо энэ хүндийг хүртэл таарч л байлаа. Тэр эдэр ч юм бол янз янз. За тэгээд хамгийн айхтар нь ан юу амтэн насаа гадна хүн гэдэг чинь хамгийн аюултай юм шүү дээ. Ер нь бол одоо тэр хамгийн гол аюултай бол хүн аюултай шүү. Та баагаатаа таарч ирсэн үү? Одоо өөр за манай энэ хангад болохоор баагаа гэж байхгүй. Тий. Тэгээд одоо энэ чинь ер нь туруутнаас тэгэл халуун буг. За одоо хамгийн аюултай амтэн гэвэл одоо нэг амтэн чон байна, чон яах вэ бас тэгээд мэдлээ явчих штэ бас тий. Тий одоо тэгэл шилүүс одоо тэгээд нэг эргээд ноцчих магадлалтай. Тэгээд бүр жижигхэн хүн амтны гэдэг жижиг гэж болохгүй тэр одоо өрөө хүрнэ гэж ярьдаг. Өмхий хүрнэ гэдэг одоо манай монголчууд хэлдэг шүү дээ. Тэр идэг ч юм бол бас их аюултай шүү дээ. Эргээд одоо эргэлтэй ч одоо нэг барьчтай юм шиг. Тиймэрхүү одоо амтны чинь одоо том баавга гэхээс ийм жижиг амтан байж л нөгөөдөг чинь бас их хор хөнөөл үзүүлж мэдэх тийм. Гэтэ яг энэ баян хангаад яаж яхад бол тийм их өдөөс ноцоод дайраад байсан тийм юу ах вэ? Гайгүй юм те. Одоо ингээд араатай амьттай байгаа одоо чон баавга гэдэг араатай амьт байгаа шүү дээ. Тэд нар бол нэг аюултай гэхээс илүү одоо тэднийг айлгаж байгаа хүн л байгаа. Хүн л байгаа тий. Хүн л байгаа шүү дээ. Хүнээс л айж байгаа байхгүй. Тэд нар бол байгалыг сүтгэнэ гэж байхгүй, байгалыг хөрдүүлнэ гэж байхгүй. Хамгийн их сүтгэж байгаа зүйлүүд бол энэ үзэж байгаа хүмүүс гэдэг. Энэ одоо ингээд гоё байгаль байгаа шүү дээ. Энэ байгалыг чи одоо ингээд сүтгэж байгаа юм чи ингэж хөрөөдөж байгаа гэхээр хүний гар хүрэхгүй эн чин чигээрээ өөрийнхөө л байж шүү дээ. Одоо нөгөө араатай амьд одоо их цуглах тусмаа тухайн байгалийн экосистем зүв бүрдээ тухайн байгаль онгод агшнараа байна л гэсэн үг юм билээ шүү дээ. Тэр амьтад одоо ховоршоод одоо чон бууг баав хандаа байхгүй болоод одоо хүн их ирж ийна л гэсэн үг юм билээ тий. Тэгэхээр манайхан бас байгаль ихтлэхийг бас жоохон хайрлаа шүү. Би ч одоо хар залуугасаа гэж хэлж болно л доо одоо 93 оны байгаль хамгаалагч байгаа. 1993 оны үе чинь жинхэнэ нөгөө зах зээлийн нийгэм картны бараанаас дөнгөж гараад тэгээд байгаль руугаа манай монголчууд чинь амар дарсан шүү дээ ерөөсөө. Байгалаас үүдгэн. Тий сүйтгэн мод бэлтгэн ан амтан агнан. За энэ үеэр гівгэнтхэн надад бол одоо сэтгэлд нэг байгаль хамгаалагч болчихсон. Энийг нэг зогсоочих гэсэн энэ дээр бас нэг монгол хүн бол төрснийх нь унган сайхан байгальтайхан байх гэсэн санаа сэтгэл бол орж ирж байсан. За төмөр ууяг ах одоо ийшээ мэдээлэл өргөх гэж байна. Баан. За жижигрөө. За өнөөдөр байгаль хамгаалагчийн нэг өдөр ингээд төвхөн хайрханыхаа өрөөр явж байна ингээд өнөөдөр тэнгэр цэлмэг сайхан навтаа дулаах өдөр байна. За тэгээд Хужирт Ваз клубын залуучууд төвхөн хайрханд одоо мөргөх юунда одоо нэг биотехникийн арга хэмжээ авъя гэсэн санал тавьсан. Тэгээ энэ сандлын дагуу 200 кг
ногоон тийж өвс авчирч бидэд энэ шар хоолой гэдэг одоо манай бууг гөрөөсний байршил газарт ингээд тавилаа. За энийг жижигүрт уламжилж байгаа маа. За баяртай. За баяртай зүгээр дээ. Ямар ч тач хоёулаа ажиллаа сайн хийж шах. Өөр одоо ямар ажил хийх вэ? Одоо ямар тач хэдүүлээ мордё. Тэгээд одоо энэ нөгөө энэ амттаа таарах магадлал нэлээд өндөр гэж үзэж байгаа. Одоо би энэ шар хоолойгоо одоо ингээд энэ одоо нэг л явахт л хэцүү шүү. Зам эвгүй юу? Зам эвгүй. Гэтэ гурлаа мортой явна. Зүгээрээ байгаль хамгаалагч юм чи одоо юу зам амаасаа лайхгүй шүү дээ. Амтан чинь ингэж юу байсан юм? Байгаль хамгаалагч болох гэж байгаа юм чинь одоо. Өнөөдөр ямар ч байсан та намаагаараа зам амаас айна гэж дээд байгаа юм шүү дээ. Би ч бас эвгүй байгаль хамгаалагч шүү дээ. Тийм ээ. Хоцсон дор жоохон наад хусч жоохон томцсон юм уу? Гайгүй. Хоцч жоохон товччих. Одохгүй жоохон байгальдаа дасаад ирэхээр ер нь гайгүй жим нэмээд цаачаа. Ер нь маш сайн байгаль хамгаалагч болно гэж бодож шүү. Уулын боргороос ингэж хоёулаа энэ рүү дахиад орсон байна. Дөнгө сая. За хонос нь гүүл яасан. За гүүлдэ. Хонос нь гүүгээ бариад авъя л та. За манайха дахин нэгэн борг өрөөсний хоргол буюу одоо бас оллоо. Энаараа би таад дойроос үзүүлээ. Энаараа. Энд бүр өнөр байхгүй шүү дээ. Байхгүй. Оргоор жинхэнэ байгалаараа. Жинхэнэ ориг хоргол буюу бас гэж шүү манайха. За өөр чоны хоргол моргол гэж байна уу? Энэ авд чоны бас таарахгүй байна. Таарна л да. Бугын хоргол байна уу? Бугын хоргол одоо таарнаа. За. Наадах чи одоо цоо шинхэн байх шүү энэ те. Энэ бүр түнбэл сайхан агаас нь явах шиг байна. Наад чинь одоо бүр цаасяага явцсан. Онгочоод. Тийм байна. Энэ залуу хаанаас явж байгаа залуу вэ? Наадах чинь энэ аялагч залуу. Яа, солонгос аялагч юм шүү. Төмрөх. Байгаль хамгаалагчаар ажиллах одоо хамгийн гоё зүйл нь юу вэ? Тэ одоо байгаль ингэж санагч чинь. Энэ таашаал авахгүй юм чи. Мөвлөн энэ агуу сайхан цасан. Тэр хамгийн гоё нь гэр нэг сонин юм ярмаа санагчдээ шүү. Одоо бүх юмны одоо эхлэл дээр нь байгаль хамгаалагч очиж өөрөө цаас орчлоо. Амтнаас өөр мөргөө байхад бид нар мөр гаргана шүү дээ. Тэгэхээр нэг гоё. Хамгийн гоё одоо байгалийн үзмжийг буюу одоо хамгийн гоё онгод агшин зүйлийг хамгийн түрүүнд мэдэрч байгаа тий. Хамгийн түрүүнд мэдэрч байгаа. Гоё мэдрэмж шүү. Энэ ч бол бугнууд юм буугүй шүү дээ. Одоо жинхэнэ бугны мөр чинь. За манайха бугын мөр салаад хоороо. Одоо цоо шин байна. Бас цоо шин байна. Дөнгөс сая явсан бугын мөр. Бид хоёр 3 үргээгээд байгаа бох тий. Ачраа. Нөгөө буг чинь энд хүндэрч байгаа. За манайха бас бид нэлээ удаа явсны эц та хэд энэ гоё юм үзүүлэх гэж байна. Тэгэхээр 30 минут алхасны эцэст бугын бас хорголтоо таарлаа. Тэгэхээр та хэд үзүүл энаараа уурс авч энаараа дөнгөс сайхан бидс бугын бас энаараа уур муур гарч ш тийм ч юм уу. Хүрээд өчөө зүгээр үү? Зүгээр. Асуудаг шүү дээ. За энэ ширэхгүй болохоор бугын бас барайд үзэл жоохон бохох тийм. Зүгээр. Энаараа. Энэ ингээд бугын бас хориг юм иттэй. Иднэ. Хориг юм идэж байгаа юм чинь. Өөртөө идэж болохгүй. Болно. Энаараа оройс үзэж. Тийм. Энаараа бугын бас. Ер нь тэгээд нэг хотцоцрын хятад ногооноос аваагүй дээр өгтөө нэг хийж яаж. Гоё аа. Ногоотой байж. Солонгос идсэн юм шүү. Кэрэмгээ чим 90 хэд онд байхгүй болсон шүү дээ. Ерөнхийдөө нөгөө юугаар хулгай ангаар хэрэмний ярьс чинь ихтэй хүн дөрөв. Хятад руу зөөгд. Бадан хүдэр одоо байна шүү дээ манай энд бадан хүдэр байна. Хэрэм байна. Мэргэжтэйс бол одоо тэгэл энд 300 гаруй нэр төрлийн эми ургамал энэ түүхэнд байна гэж байна шүү дээ. Оо яг тэгэхээр ч одоо тэгэл өсөл. Агуу шүү дээ. Гоё гоё. Би л авахад байх юм бол юм сонис одоо маш олон зүйл үзэх юм байна. Бугын бас ямар юу лээ? Одоо чандганы мөр харсан. Чоны мөртөө таарсан, бор хөрөөсний баастай таарсан, мөртөө таарсан. Бугын баас идэж үзлээ. Олон ч одоо ажлын баас идэж үзлээ. Одоо энд ингээд гоё ургамал байна те, буслахаа дууж болж байна. Одоо энэ хуш модны юу үстэй?
Сахал идэж болж байна, бослогож ууж болж байна. Тийм. Ер нь алхаад байх юм бол ахын чинь олон юм Тийм, ерөөсөн дор. Энэ адууны мөрнөөс бараг том чихүү байдаг байхгүй нохоос их гэдэг. За. Мөрн. Тэгээ би энэ энэ бас сарвуутай энэ үү? тийм наадах. Ийм том юм уу? Тийм, наадах амар том шижээд. Оо, адуу явцсан шиг мөр байна. Ахвтэр сонгосон цаг агаар бас хамгийн гоё үеийг таарлаа. Хэрвээ гадаа жоохон салхитай хүүтэн байх юм бол энэгээр явах чинь бас тухгүй шүү дээ яг үндэ. Тийм амархан биш. Тийм тэгээд бид хэд сая ой модон дундуур баг 2 цаг орчим алхлаа. Зөндөө олон амьтдын мөртөө таарлаа. Зөндөө олон амьтдын одоо би зас зөвлөлтөд танилцлаа. Тэрүүс идэж үзлээ, өнөрлөж үзлээ ах нэрээ юу л хийчихээ. Үлсэхгүй юу үст. Үлсэхгүй юу нэрээсээ цас идэл тэгээд бугуун бас идэл. Тий ах өрөөс ой модод үлсэхгүй гэдэг үний юм байна. Ер нь хооллох зүйлс олон байд юм байна. Жохон ханиалгамаар өдөр анс идчихсэн шүү дээ. Анс идчих айсны навчтэй л. Одоо хин нэг ирээд ингээд буу муутай ингээд явж ивэл одоо тийм зөрчлийг одоо яаж мэдэж яаж тэндээс хамгаалж байна хүмүүсийг. Тэгээ ерөнхийдөө манай энд чинь бас жоохон зам харгуу болохоор жоохон бөглөө. Ерөнхийдөө одоо төхний зам гэж байгаа шүү дээ тийм. Энд эндээсээ нэг ороод ирэх магадлал нь бол арай бага. Бас гэж гайгүй. Тий гайгүй. Морь юугаар л болохоос биш мотоцикл машинаар бол энд нэгээрс нь ороод ирэхгүй шүү дээ. Тэгэхээр бас хяналт бол тавих бас арай боломжтой. Тэгэхээр манай хэд үзчихвэл бас нөгөө энэ их гой байгаль хөтөлбөрийн хаантыг бас хамгаалж хайрлж тий цочоохгүй агнахгүй энийг сайхан газрыг л ингээл нэг үр хойчтой хойч хөвдөө ингээд үлдээвэл үнэхээр тансаг үнэхээр хэлхүүг алгаа тий гоё штэ хэлхүүг алгаа манайхаа сайхан тэгээд ингээд сайхан байна явж явах хугацаанд бас яг хөө би бас нэг өөрийн хобби гэдэг юм нэг жоохон шүлэг мүлэг биш мээр санагдчихдаг тэгээ ядуухан жижигхэн шүлэгч. Тэгээд одоо хоёр дүүтэйгээ одоо ингээд одоо бид гурван хувьд бол одоо энэ ч одоо нэг 30 минут ингээд сууна гэдэг чинь одоо үдийн цайгаа уугаад амарчих юм уу тий? Дүү одоо юу яц цаас идсэн бугын бас идсэн айнс жайжилсан одоо тэгэхээр үзэхгүй тийм үү? Хош модны юугаа буцаад дууссан. Тэгэхээр чи одоо ингээд үдийнхээ цайг уучих юм чи одоо бас нэг үдийн амралтаараа би тэр одоо бас нэг төмөндөө нэг шүлгийн одоо нэг бадаг хэлж та хүргье гэд энэ бол би бол ер нь голцоохон байгалийн тухай бичих дуртай. Тэгээд ингээд нэг шүлгэлье. За би эхлээд энэ хүмүүн байгалийн холбоо гэдэг хүн байгаль хоёр чи ерөөсөн холбоотой. Тэгээд энэ ийм нэг шүлэг дэрснэ хэлье. Хүмүүн байгалийн холбоо. Гантай зун дэлбэлж хэмжээгүй цэцэг хинг гайхаш тасарсан би санаалдан ширтнэм хуртай ул дэлбэлж хэмжихэл байсан хумбог ягахан цэцэг юутай рүдэн бэ? Уул усны савдган уурлаа юу да? Удамрын домог цэцэгхэн минь учирлаж ярих үгс байдагч болдоо уучлал өршөө хэмээн үүлэнд шивнэгсэндээ айсцан төлөв нутг юм бурхан бүсгүй аймгаас ирсэн залуутай л сүжрээд байдаг болчихлоо. Зам зангаа авалцсан сэтгэл нийлсэн байгаасай замбаг ягахан цэцэг шиг битгийл гундаасай да. Авах гэхин заг дээр алдаж онхон молон би гიშг дэлгүүрэн нонож нартад амьдэрч гэмэн гэгэн эрүүн амьдралын дээд тэргэлтэй гэж. За нэг ийм та одоо ингээд 30 гаруй жил ингээд байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд ингээд энэ мэргэжлэр ажиллаж байгаа та миний ойлгож байгаагаар миний одоо ажигласнаар хамгийн дуртай зүйлээ хийгээд амьдарч байгаа. Тэнгүүд энэ хугацаанд хамгийн ихээр гоё бахархсан зүйл юу вэ? Энэ хугацаанд ажиллаж байхад яг энэ чиглэлээр явж байхад өөрөөрөө бахархсан тийм үуч. Үгүй одоо энэ чинь бахархах зүйл байлгүй яах вэ? Өөрөөр хэлбэл бидний хамгийн гоё бахархдаг юм юу гэхээр энд нэг хөрөөн дуу гаргачихгүй шиг энд нэг буун дуу гаргачихгүй шиг байх гэсэн сэтгэлээр энийг онгон дагчнаар нь байлгах гэсэн гэж л бодол. А тэгэхэд одоо би нэг энд нэг за нэг тэнд нэг тийм нэг машин тэрэгтэй юу
улсын хооронд буцаачихлаа. За тэрлүү нэг модчин орох гэхээр нь болиулчихсан. За одоо яг хийцний хойно хамгийн гол нь одоо зөвчл гаргасных нь хойно тэрийг одоо торгож хийхтэй биш. Яг нөгөө байгаагаар нь одоо бахарах нь гэдэг л миний одоо ерөөсөө л байгалыг онгоноор нь байлгаж байгаадаа л бахархаж байгаа ерөөс. Одоо энэ гушуулаа гэхэд энэ чигээр ингээл байгаад байгаасаа гэсэн тийм л одоо бодол тавьдаг. Миний бахархал бол онгон байгаль. Өдөр бүрийн хичээл зүтгэл шүү тий. Тэр их байгаагаар нь хадгална. За манайха би байгаль хамгаалагчаа сайн хийж байгаа үстэй. Байгаль хамгаалал ингэж явж штэ. Тэгээд битэд одоо буцаад ирсэн замаараа буцаад Төмрөө ахын гэрлөө явж байна. Тэгээд Төвхөн ээдийнхаа эргэн тойрны байгальтай танилцаад бас энэ аваар бас аюулгүй байдлыг хамгаалаад ажлаа бол ер нь тултал хийгээд явж байна. Камерамен. Аа. Тэжгүй сайн яваад ирлээ шүү. Морноосоо унсангүй, ямар нэгэн бэртэл авсангүй. Ер нь намайг л ажиллаа сайн хийж ийл гэж байна. Намайг авч үлдэнэ гэдэг шүү. Гадаа цагаагаар гоё хിവэрээ. За морноосоо буунаа. Бичлэг хийж гад бууж чадах нь. Ой. Снэлээ ядарсан юм шиг байна. Хүлээ гайгүй. Камерамен их ямар вэ? Гоё л шүү дээ. Гоёсэн үү? За морныхаа эмээлнүүдийг ахын баг гэрт ингээд тавьчлаа. Тэгээ хазаараа болохоор том гэрт оруулаа. Хөө энэ борц хатааж штэ нэрэ. Гэтэрэ гүйцэд хатаагүй байна. Жохо улаан баг шиг байна. Ингээ хатаж эхэлж байна. Энэ бараг борцолцсон юм шүү. Ай! Хаагар дэмий тэнэвчээ. Нэ? Хазаараа оруулаа. Таны энэ мордын шагнал байна тий? Бараа оохот нэг суугаад утуулсан чимээний бүгд. За галаа сайхан төлчихнэ юм. Хамаг болсон жоохон аваад тэгэл бусдын чанч гэсэн үг байхгүй ойлгочихно. Энэ шот зүүн талдаа дан шүдний барьсан жилтэй амгаарсан баасан жив. Хамаг. За Төмрөө ах бидэд ямар тааж өдөр ажилдаа яваад тэгээ орой гэртээ ирсэн. Тэгээд сая гоё хоол хийж өгөөд мах чанаад шүлэнд нь наарцтай будаа чанж идээд тэгээ одоо бид дараагийн ажилдаа орсон байна. Одоо бидэд хэдэн мордод хоол өгч байгаа. Тэжээлийн хоол. Тэгээд уулаар явсан мордод одоо хоол хийж өгч байна. Орой хоолыг хийж өгнө. Орой хоолыг хийж өгнө. Хэдүүлээ хоолоо эцсивч бас мордоо хоолох хэрэгтэй шүү дээ. Ингээд ойртуулаа харуул та. Ингээ хэвиг obvious хоёр ингээд. Хамт бол янз манайхаа. Давс мос хийсэн юм. Давс перцэн нь яг тааруулсан. Одоо ах эндээс нэг личо гоё халуун ногод личо нэмээ гэсэн. Тэгээд ах тэндээс ямар тач нэг холих юм л өгнө гэсэн. Хөдлөө ах дээр очиж ах тэнд юу гэж. За энэ авира би нэг морины хушууш урагдсан байна. Тэгэхээр нөгөөдгийг сайхан ойчлоо. Хасууч хандаа. Тэгэл одоо өнөөдөр уулаар нь 3 мөртөө явсан сайхан. Яваад ирсэн. Одоо тэрэн дээр сайхан. Тэжээл зурж өгчихөл тэгэл. Би дуруу. Өнөөдрийн ажил өндөрлөх юм тий. За одоо нааш өрөөд. Өнөөдөр Төмрөө хасаа их юм сурч гинөө. Одоо зөвхөн ажиллаа ийн гэж байхгүй шүү дээ. Гэртээ ирээд одоо тэгээ орой мордоо хоолн тэгээ тэжээлийн нүгэн ажил дуусаагүй. Тэгээ одоо хэд байх вэ яах? За одоо ингээд 2 шанагын мөвчгөөрхөн тоодгол өвчин. Сайн зурчуу. Дажгүй. Юу дажгүй зурсан шүү гэж. Ах миний зурсан тэжээл юу дажгүй юу? Миний зурсан тэжээл дажгүй үстэй. Би зурсан армор. Чөөн. Миний хармуурыг сайн олдсон шүү. Ажлаа сайн хийсэн. Уулаа сайн явсан. Үүргээ сайн гүйцэтгэв. Сайн гүйцэтгсэн. За одоо хүрлээгийнхээ сахар өрөнд.
Гадах юм. Мөрдө хаана авчрах вэ? Тэгээд өгч. За. Миний хар мөрийг таньж байгаа үстэй. Энэ айгүй номхоо. Энэ цаатал жоохон тошгүй идэв. Ой. Энэ юу хоолоо мэдчихсэн яараа. За. За baby. Оо, стаймер идчихсэн шүү дээ. Ай. За хамрыг чи гүйцэд оруулнаа. Хөөе. Хамар. Төлбөрийн. Ой. За манайха хоол нэлээд амттай байсан гэж шүү. Нүднийх нь харснаас харах юм бол ингээд хоол гоё. Жохоо халуун нөгөө нэгцсэн байна гэж байна хаа. За. Өвлийн хугацаанд л ер нь би нэг 2 мөр ингээд жижигд онцтой. Масыг л очих газар бай, машин очих газар бай. Очихгүй газар зөндөө байна шүү дээ. Тийм үнэ зэрэгээр болтой. Сайхан ирч хүчтэй цоглог сайхан морой унаад ажлуудаа амжуулаад явж байна л гэсэн үг дээ. Тэ. За манай камерамен гэж энэ ард нэг ийм ноотхоо яваад байгаа шүү. Слогс болсон эргээ. Очроо миний байгаль хамгаалагчийн өнөөдрийн ажил бол дуус хараахан болоогүй байна. Тэгэхээр өнөөдөр та хэд намайг ямар их ажил хийснийг ажигласан байх гэж найдаж байна. Цаа чи зөндөө хичээсэн шүү. Тэгэхээр та хэд миний урмыг бодоод нэг энэ хүртэл үзээ явж байгаа бол бичлэг жоохон ч гэсэн таалагдсан бол subscribe дараад лайк тарахаа мартаж болохгүй шүү дээ. Тэгээ бүгдэнд нь энэхүү гоё гайхалтай, үзэсгэлэнтэй байгаль дэлхийгээс орой мэндийг хүргье. За энд ингээд манай найзууд байна. Ай. Өөртөө орсон юм уу? Орсон байна. Одоо нэг өөртөө гэж хэлсэн. Хаанаас өвс авах вэ? За тэр сарвчин дээрээс орж байгаа тэр дээрээс нэг боотлоо өвс. Би гарах уу? Тэгээ. Та камер уур. Задлаад. Хааварх вэ? Араас нь хард нь шатаага. Артлаас нь гараад ороод гэх юм бэ? Тэгээ хааш ийш шийдэх юм уу? Тэ. Нэг боотлоо өвсийг дээр нь 2 утсын салгаж байгаа. Тэгээд шийдчих. Ийшээгээ би гараад цаанаас өвс шийдээ. Нэг боотлыг шийдчих. Тэгэхээр. За зөв учраас. Эндээс үү? Яг наанаас зүгээр наад яг дороосоо. Тэгээд үндсэндээ читоос тэгээд энэ датуунд өвс тавьж гэж байгаа ч гэсэн ер нь биотехникийн арга хэмжээ авах үед тэр бас энэ боотлын өвс тавьдаг гэднээс чинь гоцоохон ногоо. За манайхаа өвс шидлээ. Би харагч байна уу? Тэгээд энэ Жаамэр их юм биш үү? бодноо наад дундчаар нь 22 кг багтана. Оо дээр мэр манад энэ өөр хайр болчих. Тэгээд энэ 6 жижиг авах эднэхээр нэг Наагур орно гэж байх уу? яах юм. Нэгэнд нэг 3-аас 3.5 кг. Чанда жоохон орсон. За манайхаа өнөөдөр төмөр үеийг ахтайгаа хамтраад байгаль хамгаалагчийн нэг өдрөөр ажиллаж үзлээ. Намайг ийм гоё угтаж хүлээж авч ажилтаагаа танилцуулж өөрийн амьдралын үнэтэй туршлагаа бидэнтэй хуваалцсан ахтаа бас зөндөө их баярлаа. Байгаль хамгаалагч гэдэг бол үнэхээр амаргүй ажил байна лээ. Цаг агаарын халуун үйдэнд даарч хөрөх, төөрөхтэй жилийн 4 улирлын турш байгаль хамгаална гэдэг үнэхээр бахархууштай. Төмөр үеийг ахын хэлсэнчлэн хүмүүс бидл энэ байгаль их дэлхийгээ сүйтгэж муухай болгож байна. Тийм болохоор байгаль их дэлхий, уул, ус, мод, ургамал амьтан бүгдийг нь бид хайрлаж хамгаалах ёстой. Нэмээд бяцхан зөвлөгөө өгөхөд өнөөдөр нэг л стресстэй, сэтгэл санаа таагүй байвал маргааш нэг таад ууланд алхаад байгальтайгаа ойртоод үзээрэй. Байгаль их дэлхий бүгдийг эмчилнэ. Окей? За бүгдээрээ дараагийн эмчилгээрээ уулзцгаая. Let's go.